Монгол улс 2026 онд нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг зохион байгуулалттай холбогдуулан байгальд суурилсан бодит шийдэл тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилготой үндэсний ногоон лаб платформын төслийн сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа. Үндэсний ногоон лаб платформын эцсийн шатны сонгон шалгаруулалтанд нийт 12 төсөл шалгарлаа. Үндэсний ногоон лаб платформ нь байгаль орчинд бодит хэмжигдэхэд эерэг нөлөө үзүүлэх, цаашид өргөжих хөгжих боломжтой ногоон төслүүдийг сонгон шалгаруулж, 2 сарын хугацаанд техникийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ чадварчуулах дэмжлэг үзүүлэх замаар олон улсын санхүүжилтийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх зорилготой юм. Мөн төслүүдийг дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчтай холбож санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Сонгон шалгаруулсан 12 төслийг бид 8 сарын COP17 арга хэмжээний үеэр хөрөнгө оруулагчдад дотоод болон гадны хөрөнгө оруулагчдад бол танилцуулгаар байгаа. 12 төсөл маань 2 сарын турш сайжруулах, бойжуулах энэ процесст орно. Тэгэхээр 2 сарын турш эдгээр төслүүд маань сургалтуудад суухтай ойролцоогоор 7 хоногт 23 удаа энэ сургалтуудад суух. Ингээд төслүүдээ бол сайжруулахаар байгаа. Энэ үндэсний ногоон лабаар шалгарсан төслүүдэд бол үндэсний ногоон лаб нь хөрөнгө оруулалт татаж өгнө гэсэн ийм амлалтыг бол өгөөгүй. Харин сайн дурын үндэслэлээр санаачлан байгуулсан энэ үндэсний ногоон лабад орж төслийг нь үн төлбөргүйгээр сайжруулж өгөх юм байгаа. Монгол улс COP17 хурлыг зохион байгуулахын зэрэгцээ Монгол улсын санаачлагаар 2026 оны бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгонд зарласантай холбоотойгоор энэ удаагийн сонгон шалгаруулалтанд бэлчээрийн доктортой менежмент нөхөн сэргээлт байгаль хамгаалалт чиглэсэн төслүүдэд төлөөлснөөрөө онцлогтой байлаа. Оролцогчид цөлжилт газрын дөрөтлийг бууруулах, бэлчээрийн ашиглалт хамгааллыг сайжруулах, байгаль хамгааллын чиглэлээр төслүүдээ боловсруулжээ. Мал аж ахуйн салбарыг үнцэнтэй болгох, нөгөө талаараа бол мал аж ахуйн салбарын нэгж малаас авах бүтээгдэхүүний ашиг шимийн үзүүлэлтийг өсгснөөрөө бэлчээрийн дороотлолт алхагтал, байгаль орчны тэнцвэрт бус байдлыг дахин тэнцвэртэй болгох юм том агуулгаараа бол ийм үндсэн зорилттой. Тэгэхээр мал аж ахуйн салбарыг бид нэр эрчимжүүлэх гэдэг нь дөрвөн улирлын тогтвортой баталгаажсан үндсэнтэй махан бүтээгдэхүүнийг гаргах ийм үндсэн агуулгаар Visionary компани өөрөө загвар аж ахуй бий болгоод явж байгаа. Тэрнийхэн суурь дээр ер нь бол хөгжүүлэлт хийгээд энэхүү төслийн саналыг оруулж байгаа. Уул уурхайн эвдрэлт өртөгцөн улбас олборлогчтой орхигдсан байгаа 20 гаруй жил ингээд орхигдсан иргэдийн амьдрах орчин сөргөөр нөлөөлж байгаа 64 га газрыг сонгон авч байгаль орчны экосистемийг сэргээх цогц төслийг бид нар санал болгож байгаа. За ингэхдээ бол малын хамгийн их бэлчдэг энэ талбайг сонгон авч байгаль орчны нөхөн сэргээл, биологийн нөхөн сэргээлтийг бий болгохоос гадна тухайн орон нутгийн иргэдийн зөнхлөх өвчтнийг харгалзан үзэж тэдгээр шаардлагатай эмийн ургамлуудыг тарих, замун дээрээс нь ойн төрлийг бий болгох, малын бэлчээрийг бий болгох, зэрэг юм шилжих санаачлалуудыг бий болгохын хөдөлсөлд оролцож байна. За ингэснээрээ бол Монгол улсын хэмжээнд энэ экосистемийг сэргээх, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэх, тэр тутмаа амьтдын амьдрах төрөл зүйлийг ч гэсэн нэмэгдүүлэх юм сайн жишээ бүхий ийм төсөл бий болсноор энийг дараагийн ямар ч Монгол улсын хэмжээнд байгаа бүс нутгуудад хэрэгжүүлэх юм боломжтой төслийг санаачилж байгаа. Үндэсний хэмжээнд зохион байгуулагдсан үндэсний ногоон лаб платформд нийт 135 төсөл бүртгүүлжээ. Энэхүү өнөөдөр бэлчээрийн хамгаалал, нөхөн сэргээлт менежмент, байгалийн нөөцийн доктортой ашиглалт зэрэг сэдвүүдийн хүрээнд төслөө боловсруулсан шилдэг 12 төслийг шалгарууллаа. Шалгарсан төслүүд нь COP17 уулзалтын үеэр олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулагдах юм.